Дэлхийн номер 1 брэнд Optimum Nutrition-ийн уураг BCA Аминогийн албан ёсны борлуулагч Energy Shop. За сайн байна найзуудаа. Дандаа мундаг тамирчид орж ийн. Энгийн нэгэн залууг оруулаач гэж хүснээ дагуу RD клубыг үздэг 130 кг-аас 83 кг-ийн болтлоо хассан залуугийн турсан түүхийг би та бүхэнд хүргэж байна. Та бүхэн энэхүү залууг сонсоод мотивац болон турах арга туршлаас нь маш сайн суралцсна гэдэгт итгэлтэй байна. Ингээд турсан түүхийг үздэцгээе. За сайн байцгаана залуусаа. Энэ өрөө мэндийг хүргэе. Намайг ганц чулууны төгөлдөр гэдэг. Би одоо 20 настай, 183 см өндөр. Одоогоор миний жим маань 83 тайгаа. За би одоо ерөнхийдөө өөрийнхөө турсан, яагаад турах болсон, турахад тулгарчээсэн асуудлууд, одоо үүнийхээ талаар өөрийнхөө мэдсэн сурсан одоо та нартай хуваалцъя. За би яг юунаас болж турах одоо яах гэж турав, турах нь яагаад би турах хүсэлтэй байв гэдгээс ихсэн зүг байх. Би ерөнхийдөө багын л тийм илүүдэл жинтэй багасаа жин татсан ингээ хүмүүст ингээд жинтэй гэж хэлүүлэх дургу зүгээр ингээ тарган гэж ингээ тийм мэдрэмж төрхөл юм бол өөртөө итгэл үнэхээр буурдаг. Одоо ийм л бандгар тийм ийм хөвгт байсан. Тэгээ энэ нь болохоор надад үнэхээр хүн дээр тулгарч байсан. Би өөртөө итгэлгүй, миний нийгмийн амьдрал өөртөө итгэл үнэхээр их одоо тулгамдж байсан. За тэгээд би яг 130 хилээс ерөнхийдөө 83 болтлоо жин хайсан байгаа. Гэхдээ энэ процессыг ярихын өмнө би өөрөө бүр анх фитнесээр явж эхэлж ирснийг ярих хэрэгтэй баг. Би ерөнхийдөө анх фитнесээр нэг 94-5 хилтэй ийм залуу байсан. Тэгээд энэ залуугаас би ерөнхийдөө бэлтгэл хийгээд яг үнийг хэлэхэд бол тийм амар агц байгаагүй. Би ерөнхийдөө 6 сарыг ерөнхийдөө хийд юм ингээд фитнест өнгөрөөсөн. Ямар ч тийм одоо агцгүй зүгээр яхан техникэл жоохон сурсан баг. Тэгээд ерөнхийдөө үүний дараагаас би яг нэг жил яг ингээд дэглэм барих гэж бас л дахиад жин хаях гэсэн асуудалтайгаа байсан. Тэгсэн мөртлөө л ингээд жин нэмжсэн. Одоо яг 94-өөс одоо 120-30 за макс нь 130 ингээ хүртэл ингээ жин нэмсэн байгаа. Тэгээ энэ нэмсэн нь болохоор би ингээд өдөр нь ингээд дэглэмээ ингээд маш сайн барьдаг. Үнэхээр ингээд айтайхан барайл бэлтгэлээ хийчдэг байсан. Гэтэ оройн ингээд байнга 3 KFC идэх эсвэл ингээд орой ингээд унтна, эрт босно, орой унтчаад эрт босно, эсвэл ингээд хитрхи их тосны хэрэглээ ийм олон юм нөлөөлөөд би ерөнхийдөө 130 ил хүрсэн байгаа. За тэгээд одоо анх эхэлж байхад тэгээд за 130-аас эхлээд хаснаа ярих хэрэгтэй баг. Би ингээд ойрын 1 жилийн дотор 130-аас 83 хил болтлоо жингээ одоо хасч үзэж байна. Тэгэд яг энэ үе хүртэл тулгарч ирсэн асуудлууд би яг ингэж ингээ яаж хаяв энэ бүхнийг одоо ярив. За ерөнхийдөө болохоор би өөрийнхөө ингээ жин нэмжээс хасахад нэг зүйлийг анзаарсан. Би ерөөсөө калорий бодож чадаагүй. Би үнэхээр ингээ уургаач авч исэн. Нүр сусаа, тосоо ингээл ийм макро юмгаа ингээд бодоод байгаа мөртлөө ерөөсөө калорий бодож үзэж байгаагүй. Би ядаж ингээ уургийнхаа зөв хэрэглээ нүр сусаа бэлтгэхийн өмнө хэр авахаач ингэж бодохгүй явж исэн. Энэ миний хамгийн том алдаа болсон. Тэгээд ерөнхийдөө тэгээд калорий бодоод би энэ үнэхээр том сэдв. Би өдөртөө болохоор яг жин хаяхын тулд 2000 калори авсан. Эхний удаад ингээд аваад хайж эхэлсэн байгаа 120
30-аас 130 эдээсээ 120 хэд хүртлээ ерөнхийдөө бас 10 эдээ хил хайсан байгаа. Калороо дөнгөж 2000 калори болох ч тэгж сайн хийсэн. Тэгээ сүүлдээ би илүү ингээд калороо бодож сураад эхлэнгүүтээ илүү ингээд нарийн төвшөнд болгосон. Уургаа ихсгсэн. Жишээлбэл одоо тэр 2000 калори авч явахдаа би өглөөдөө 50 г овёс 4 ширхэг өндөг 5 ширхэг өндөг 3 шартай 2 цагаан тэгээ өдөртөө 400 г дахианы цээж 100 г будаатай ингэж аваад ерөөдөө бас жижиг саж юм ороод 2000 калори авахд л тэгж хайсан. Тэгээд цаашаага болохоор би 100 хүртэл 20 хэлийг ингээ хайсан байгаа. Дараачийн үе болгож тэр нь болохоор өнгөрсөн жилийн нэг 5 сар хүртэл. Тэгээ энэ хүртэл би жин хаяхдаа калори бодоод 1800 болгосон байна. Гэхдээ энэ нь уурга ихсгсэн. Би жишээлбэл одоо өглөөнөө 5 өндөг иддэг байсан бол 6 болоод тэгээ шарын хайж эхлээд тосоо багасгаад арай ингээд тэр өндөгний шарнаас авч байгаа тосоо багасгаад нүүр цусаа багасгаад овёосоо болоод одоо дахианы цээж 400 г идчихсэн бол 550 г идээд уург ууж эхлээд тэгээд 100 хил хүртэл ингээ хайж чадсан байгаа. Тэгээд 100 хил ингээ 5 сар хүртэл ингээ хайчихсан. Би нэг сар завсарсан байгаа. Би ингээ өөрийнхөө найз хүнтэйгээ нээж кофе шоп ингээ нээх гээд тэгээд барилгын ажил хийж яваад тэгээд нэг сар амархад би нэг 2-3 хил нэмсэн. Мэдээж ингээд тэр үр дүнгээ би алдахыг хүсэхгүй шүү дээ. Тийм болохоор бас л ингээ хагас дэглэмтэй яваад яг хаяа нэг одоо cheat meal гэдэг трийг хийжсэн. За энэ 100 2 103 болчоод тэр 7 сар яг наадмын тэр сараас эхлээд би улам нарийн болгож ирсэн. Яг тэндээс одоо ингээд би 100 хил би ингээд 30 хил хайчлаа. Одоо 30 хил нэгэнд ингээд хайсан. Тийм болохоор одоо би тэмцээнд орох. Өөрөө тийм бодигийн өссөн сонирхолтой тэмцээнд орох зорилготой. Тийм болохоор за одоо ингээд гүрийгээд би ингээд дахиад нэг хэдий л хайхаа шийдсэн байгаа. Тэгээ яг тэр үеэс эхлээл миний бие бас нэг сонин зогсон байдалд орсон байсан. Тэрний учрыг би бол үнэхээр нарийнс ойлгоогүй. Яг 7 сараас 7 сарын сүүл хүртэл тэн дээр үнэхээр би ингээ калори хасаад явсан ч гэсэн жоохон зогсон байдалд орчингуудаа маш сайн хийж эхэлсэн байгаа. Яг 8 сараас 9 сар 10 сар хүртэл яг 10 хилийг бол маш сайн хийсэн. Яг л түрүүний идчихснараа 500 г цээж мах. Гэхдээ цээж мах нь ихсээ 600 болсон. Тэгчмүүд нэг л өндөгний шар идээд тэгээд бус 6 өндгөнд дан цагаан. Тэгээд овёс идэхгүй. Тэгээл нэг будаа. Гэтэ тэр будаа нэг 80 г будаа. Яг л тэрийг өдөртөө идчихсэн. Тэгээд маш их хэмжээний ногоо. Тэгээд маш сайн 10 хил хайчаад за тэр одоо яг тэмцээний ингээ бэлтгэл нарийн бэлтгэлд ороод ингээд тэр 10 сараас яг одоо 11 сарын 13 хүртэл би ингээд бүр ингээд тэмцээний бүр нарийн бэлтгэлд орж ингээд нүүр цусаа хасаад ихсэн. Тэгээд яг яаж хассан бэ гэхээр би одоо өдөртөө нэг 1500 калори л авч байгаа. 1500 биш ээ нэг 1700 ч вэ нүү. Тэгээд бас л нөгөө нэг сээж мах уурга маань яг адилхан тосмоо. Харин би нүүрс усан дээр яг ингээд тоглолт хийж ингээд хасч эхэлсэн байгаа. Би жишээ нь өдөртөө 80 г овёс 80 г будаа авч исэн бол энийг 7-7 хоногор 10 г-аар хассан байгаа. 10-аар хасаад л байсан. 10-аар хасаад гэсэн. Яг тэгээд 40 г будаа ингээд аваад ирэнгүүтээ одоо бүр ингээд миний арьс маань нэмгэн биш одоо ингээд бодигийн тэмцээнд ороход нэмгэн биш байгаа болохоор би өөрөө ингээд будаага
амтд төмсөр орлуулж эхэлсэн байгаа. Яг тэгвэл арай ингээд идэхэд арай их. Одоо 240 г бодож чинь чигнээд нэг 2 3 албал болж байгаа болохоор би арай ингээд идэх өөрөө дуртай болохоор арай ядаж төмсөө их авч эхэлсэн. Тэгээ нэг 200 г 250 г төмс амтд төмс одоо өнөөдөр одоогийн байдлаар авж байгаа. За дэглэмийн үед нэг тийм байна. За тэгээд энэ бүх хугацаанд одоо надаа ингээд тулгарч исэн асуудлууд гэх юм бол би одоо яг энэ бүх одоо торох процессоос олж авсан мэдлэг гэх юм бол яг нэгтгэж хэлэх юм бол нойр байна. За нойр хүн ингээд дөнгөж турж эхэлж байгаа хүмүүсийн бас хамгийн нэг том гаргадаг алдаа нь болохоор ингээл орой ингээл уцаа оролдоол унтна. Ингээл ядраал орой унтлаа 1 2 гэж унтлаа. Эсвэл 12 ч гэж унтлаа. Тэгж өглөө 6 цагаас босч гарч гүйдэг ч юм уу илүү итгэвтэй болдог. Уул нь бол тэр итгэвтэй байгаа нь сайн. Гэхдээ ингээд нойроо ядаж нэг 7-8 цагийн нойр авахгүй байгаа болохоор тэр хүн турах процесс за жин эмгэгч адилхан тийм процесс ерөөсөө ингээд ахиц дэвшил гардгүй. За хоёрт нь болохоор тэр тосоо хасах. Тосоо хасах гэдэг нь маш том асуудал. Энэ нь хүний ингээ гормонтой холбоотой байдаг. Таны тэр даавруутай холбоотой байдаг. Хүн ингээд хамаагүй жингээ хасахаар ингээд за хамгийн ингээ наацах нь ингээ цагаан мах эргэх гэдэг асуудал хүн ингээ орд юм байлээ. Би ч гэсэн өөрөө ингээ цагаан мах эвгүй болж исэн. Яг цагаан мах эргэж байгаа учраас ингээ эвгүй болж исэн. Тийм үе тулгарч исэн. Тэгэхээр тос дээр ингээд амар сайн анхаарах хэрэгтэй. Хүн өдөртөө зоолтой нэг өндөгний шар тэгээд тодорхой хэмжээний махнаас тос авж байгаа, оливын тоснаас авж байгаа тэрийг байнгын нэг хяналтанд байлгах хэрэгтэй. Тосоо яасан ч хасч болохгүй. За урд нь болохоор нүүрс усаа хасах. Хүн ингээд турхаж байгаа хүмүүс ялангуяа турхаж байгаа шууд нүүрс ус авдаг. 7 хоног 5 6 7 хоног ингээд нүүрс ус юроос авахгүй явдаг. Тэгээл бэлтгэл хийгээд яваа л. Тэгэд хилж байгаа зүйл нь болохоор жин нэмдэгвэ. Жин хасдагвэ. Ерөөсөө жин хасахгүй байна. Амар ядарчин, үлсчин. Тэгээл уналтанд орчдөг. Тийм болохоор нүүрс усыг ингээд физиолог гэдэг чинь ингээд яг л машин шиг чи ингээд бензин хийж машин явуудаг шиг адилхан чи хөдөлж жингээ хасна. Хөдөлж одоо яг зөв илчлэг калори авж иж жингээ хасж байгаа. Тийм болохоор ингээд нүүрс усаа ингээд багаар хасаад илүү ингээд юу болох хэрэгтэй. Илүү ингээд юу гэмдэ дэлгэрэнгүй байх хэрэгтэй. Илүү ингээд төлөвлөгөөтэй. За дараачих нь болохоор би дөнгөж ингээд 5 6 хил хасаагүй, хасч үзээгүй, нэг 5 10 хил хасч үзээгүй хүмүүс зөвлөгөө авах. Би өөрөө энэ дээр маш их алдсан. Янз бүрийн хүмүүс надад янз бүрийн юм хэлж ирсэн. Кето дэглэм ашигла эсвэл ингээд нүүрс усаа шууд 4 5 хоног нүүрс ус юу ч битий. Эсвэл ингээд бэлтгэл болгоны дараа 30 40 минут гүү эсвэл бэлтгэлийнхаа өмнө гүү өдрийн 2 хий тийм янз бүрийн юмнууд ижсэн. Яг үнийг хэлээд тэрний дийлэнх нь надад ямар ч хэрэг байгаагүй. Би өөрөө өөрийнхөө бие эзнэ. Би өөрийнхөө бие дээр яг юу тулгарч байгааг мэдэрч байгаа. Тийм болохоор ингээд тэр бусдын ингээд үгийг шууд бити өөр дээр тусгаж аваа. Тэр нь одоо танд ингээд биендээ чи цөрөг үрд бол дагавар болооч ирэх боломжтой мэрэгжлийн багш ч юм уу эсвэл ингээд мэрэгжлийн хүн л бол нэг бити тийм үгийг аваарэ гэж миний хувьд зөвлөмөрөө. Тэгээд үрчин бүдэлж байгаа юмудаа шууд ингээд мэрэгжлийн хүнээс ядаж ингээд физикийн багшаа шууд асуу. Тэгээд асуухгүй яваал идэг. Тэгээд тэр ирчээрээ уддаг ядаж бэлтгэлээ зөв хийгээд сурчих. Одоо хугацаа өнгөрсөн байхад юроос ингээд
одоо юу гэдэг вүлээ бишүрхээд асуудгүй тэгээд буруу техниктэй хийдэг. Тэр техник гэдэг үнэхээр бэлтгэл зөв чухал юм байлээ. Тэр байна. Тэгээд дараачих нь болохоор одоо архины хэрэглээ. Архины хэрэглээ бол боди тэр турхаж байгаа жин нэмгэж байгаа хүмүүс ч юусоо хэрэг байхгүй. Тэр чин би физиологч ч юм уу ямар ч тийм ахицтай юм авчрахгүй байгаа. Тэрийг амар ойлгох хэрэгтэй. Ер нь тэгээд би физиологч гэхтүү таны арх ууснараа оюун ухаанд чинь хүртэл тэгээд үнэхээр их сүр дагаврууд авчирч байгаа. Адгийн наацх нь тэгэл хүнтэй харилцаа хүртэл мууддаг. Жишээлбэл би бол арх уугүй ер нь удаж чинь яг боди фитнесээр хичээлж эхлэх өмнө ерөнхийдөө барьны бацаа гэж одоо яригддээ штэ. Тийм хүүхэд тогтоос ууж үзчихсэн, уудаг л байсан. Ер нь тэгэл яг боди фитнесээр ихснээс хойш уух гэдэг юмнаас үнэхээр холцсон. Тэгээд яг толгой дотор ингээ уух юм нь юу бодогддөг вэ? Ингээ уух ингээ тийм хүүхдийн төрсөн өдөр, залуучууд төрсөн өдөр эсвэл нэг найз ирлээ. Яг тэр мөчид миний толгойд ганц л юм бодогддог болсон мөлий. Чиний гормон ч буурна. Хинэттэй яагаад гормон ч буурна гэвэл чи бэлтгэлээ хийж чадахгүй маргааш нь. Чи өөрийнхөө нэг сарын хөдөлмөрийг алдна. Чиний булчин унна. Тийм айцтай байдаг болцсон. Тэр нь одоо намайг архины хэрэглээгээ ингээд хязгаарлахад маш сайн түлхэж өгсөн байгаа. За дараачих нь болохоор цаг барих. Чи үнэхээр ингээд фитнесээр хол юмар авал хүссэн үсээгөө цаг барьж сурдсан байлээ. Чи хитэн цагт хитэн килокалори хоол идэх. Чи хитэн цагаас өглөө босох. Чи хитэн цагт унтцсан байх хэрэгтэй. Чи ядаж чөлөөт цагаа ингээд гаргах. Чи жишээл би өөрөө оюутан хүн дээрс нь одоо ингээд нэг кофе шоп ажиллаж чи тэтгэх өдөр нь гарах. Кофе шоп дээр гарна. Чи итгэх өдөр хичээлээ хийн. Ийм юм дээр хүртэл үнэхээр том цаг зохион байгуул тийм үнэхээр том чадвартай болдог. Чи ядаж ингээд нэг энэ чинь ерөнхийдөө л ажил дээр гарсан хүмүүсийн бейс юмнууд чи тэрийг л маш сайн өөрөө хүссэн үсээгүй их сурдсан байлээ. Ядаж ингээд би чи өдөр болгоо 7 хоногийн 6 өдөр ингээд бэлтгэлээ хийж байгаа. Өдөр болгоо 2-3 цагийг жим дээр өнгөрөөж ийн. Өглөө босч хоолоо хийн. Сургуультай юм тэр бүлгэн ингээд маш сайн ингээд төлөвлөлт сурсан байт юм байлээ. За тэгээд дараагийн ярих зүйл нь гэх юм бол хүмүүсээс хандлагууд. За энэ их гоё. Надаа ингээд байнга ингээд би ингээд маш удаан хугацаанд турж яхад ингээд маш их ингээд комментүүд ирдэг. Чи яаж тураад байна? Чи яг юу хэрэглээд байна? Тэ чи яг юу идэж уугаад байна гэдэг тийм комментүүд ирдэг. Тэгэд бас тэрэн шиг адилхан ингээд амар эерэг комментүүд ч ирдэг. Чи ингээд маш гоё болж байна. Чи одоо жишээ нь хамгийн наазах нь ингээд фэйсбүүкээр ингээд найзууд маань хүртэл чи ингээд найзаа тасалжуулаач өгөөч. Тэгээс ингээд боломжоор ингээд цалин өсөж өгөө ингээд тасалжуулъя. Эсвэл ингээд хоёлаа цуг жинж уу гэсэн мессежүүд ирдэг. Тэр мессежүүд үнэхээр намайг дахиж ингээд дэглэмээ барих нь үнэхээр ирч хүчиг өгдөг. Цаашаа явах үнэхээр ирч хүчиг өгдөг байгаа. Бас мөн одоо тэр ялангуяа энэ яг турхаж байгаа хүмүүс тэр хамгийн том үзүүлдэг нөлөө гэх юм бол тэр гэр бүлийн байдал. Чи хэрвээ турхаж байгаа бол гэр бүл чинь дахиж чамтай хамт турж ийна л гэсэн. Хүн ингээд гэр бүлээр байж ганцаараа дэглэм байрна гэж байдгүй. Гэр бүлээр юу аль болох хагас дэглэмтэй байж жижиг хүн ер нь турдаг. Тэгэхгүй бол ингээл өөрөө дэглэм байраал үнэхэр ингээл өсөөд л ядаж ингээ нэг гэрт ингээ тавган дээр орой очиход хоол хийцэн байхад идэхгүй байх тэр мэдрэмж үнэхэр хэцүү. Тэгээ тийм болохоор ингээ гэр бүлэрээ дэглэм барай, тосороо цуг дэглэм барих нь илүү амархан дэглэмийг илүү ингээ хялбар болгож өгч чаддаг байгаа. Энэ дэр бас маш их ингээ ярилцаа зохицуулт хийх юм бол
үнэхээр өөртөө чинь ингээд том давуу тал болж өгч чадна. За бас ингээд залуучуудаас ирдэг хамгийн сонирхолтой асуултуудын нэг нь гэх юм бол юу cheat day. За cheat day-г намайг яаж хийдэг вэ гэж тэгтээ би мэдээж тодорхой хэмжээнд cheat day хийн. Яа тэгвэл би өөрөө маш их хэмжээний идэх дур сонирхолтой. Тэгэхээр ингээд Солонгос бол KFC янз бүрийн юмнууд ингээд байнга идэж явж сонирхолтой. Тэгэд энийг би яаж одоо зохицуулж ирсэн бэ гэхээр би ингээд дэглэм хасчихтаа яг тодорхой нэг өдрийг л ингээд заацсан байдаг байсан. Яг энэ дээр хурж ижил чи энэ өдрөө ингээд хоолныхоо орно. Өдрийнхөө 2-3 хоолны оронд ингээд яг энийг иднэ гэж заацсан байдаг гэсэн. Яг кил калорийг харж агаад ингээд өдрийнхөө кил калоритой тэнцвүүлээд тэгээд cheat day хийдэг байсан байгаа. Ерөнхийдөө 130-аас 100 хил хүртэл чин хаяхт бол 7 хоногт 2 cheat meal хийдэг байсан байгаа. Нэг нь 3 өдөр, нэг нь хагасаа өдөр. Мэдээж тим их чингээс хайсан хүмүүс, тим их чинтэй байгаа хүн, тим их идэх туршилттай хүн бол мэдээж идэх тэр эффект нь байдаг. Тэрийг хаях үнэхээр хэцүү гэдэг нь амар мэдрэгцэн. Тийм болохоор 7 хоногт 2 cheat meal хийжсэн. Тэгээд 100 сарын өдий яг тэмцээний яг 90 хил хүртэл болохоор би 7 хоногт нэг л cheat meal хийж гисэн байгаа. Тэр нь болохоор 3 дахь өдөр байгаа. Тэгээд сүүлдээ одоо энэ яг 11 сарын 13 хүртэл би 2-7 хоногт нэг cheat meal хийж ихсэн байгаа. Одоо тэмцээнд болоход 10 хоног үлдсэн байгаа болохоор би ерөөсөө cheat meal яг өнөөдрөөс эхлээд хийж болохгүй байгаа. Өнөөдөр яг бэлтгэлийнхаа дараа нүүрс ус жоох идсэн байгаа. За тийм байгаа. Тэгээд энэ одоо би бас энэ хоолны дэглэмийг ярьж байхдаа бас нэг ярих ёстой зүйл нь бол RD клубын одоо тэр бичлэгнүүдээс маань надад болохоор тэр тамирчдын одоо хийж байгаа бэлтгэлийн системнүүд нь ялангуяа тэр вакуум барих тэр маш хэрэгтэй санагдаж надад үр өгөөчтэй байсан. Тэр одоо ээгийн ахын тэр бэлтгэл тэр үзэл бодол ялангуяа тэр үзэл бодол нь тэгээд тэр вакуум тэгээд одоо тэр олонний танил хүмүүсийн тэр хоолны дэглэмээс бас ингээд авах юмнууд их байсан. Тэгээд тэгээ энэ дээр бас вакуум маш сайн хэлэх хэрэгтэй. Вакуум гэдэг тэр гидсний тэр одоо гидсний арьс булчин хоёр хооронд байгаа тэр өөхийг ингээд нэмгэлэхэд маш сайн тус болж өгдөм байлээ. Би тэрийг яг өөдөрөө мэдэрсэн. Бага. За тэгээд мөн одоо RD клубын маань бичлэгүүд маань болохоор надаа би болохоор энэ яаж одоо надаа ингээд нөлөөлдөг яаж юм тусалах юм ярихынхаа өмнө би өөрөө хүсэл мөрөөдлийг ярих хэрэгтэй баг. Би өөрөө ингээд ингээл нэг залуу гэхдээ өөрөө ингээд бодиогоор хичээллээ цаашдаа ингээд том тамирчин болох ядаж нэг тайзан дээр гарч үзээд нэг жингийн ингээд авраг болж үзэх. За цаашлаад ярих юм бол бүхэл ингээд бодигийн залуучдын хүсэл мөрөөдөл мистер Олим өөрөө тийм сонирхолтой миний хүсэл мөрөөдөл өөрөө чадна ч гэж боддог, өөртөө найддаг, итгэдэг. Тэгээд өдөр болгон л төмрөө өрөхийн талаар бодоогүй өдөр гэж нойрын 2 жилдээ алга. Тэгээд өөрийгөө хэрэг хол явах ч үзхийг хүссэн тэр нэг manly байдлын тэр одоо хүсэл эрмэлзэл байгаа. Тэгээд яг ийм болохын тулд мэдээж тодорхой хэмжээний мэдлэгтэй байх шаардлагатай хүн. Эхлийнхээ өмнө одоо ямар хэр хэмжээний нүүрс ус авах уу? Тэгээд иймэрд үндсэн бейсик юмнуудыг ядаж мэдсэн мэдлэгтэй байж иж гэж үнэхээр хол явна гэж боддог. Тэгээд тэр бүхэнд маань ингээд RD клуб маань надад үнэхээр ингээд суурин болж өгч чадж байгаа гэж боддог. Тэгээд одоо надад тулгарч байгаа асуудлын талаар бас ярих юм бол их зүгээр байх. За нэг болохоор мэдээж хоолны эффект. Би одоо бүр жингээ хаяад эхлэнгүүд бүр улмал амар идэхийг хүсэлтэй болж байна. Энэ тэмцээний дараа бүр үнэхээр
бүр жилийн чи хөдөлмөр ч тээ. Тэгэл яг жил ингээд хоолны дэглэм ингээд бодоод л өдөр болгон дахианы цээж мах идээд адгийн наазах нь хоньны мах идэхэд хүртэл ингээд жоохон ингээд хоньны мах тос ихтэй амтагдаад тэр насараа л хоньны мах идсэн байж тэр идэж чадахгүй байж үзэх хүртэл амар сони юм бэлээ. Тийм болохоор ингээд бүгд бүтэн нэг жил дэглэм барьсан болохоор одоо энэ тэмцээний дараа үнэхээр нэг гоё нэг өдөр ингээд сул тавиад ядаж нэг хүссэн хоолоо ингээд идэхээр ингээд төлөвлөсөн байгаа. Тэр мөчийг л үнэхээр дисциплин тэр хоолтын эффектүүд надад одоо л үнэхээр хэцүү байна. Одоо ч арааны шүүс асгарч байна. За хоёрт нь болохоор арьс унжих. Энэ болохоор үнэхээр том асуудал болоод байна. Би 130 хилээс яг ингээд 83 хил хасахад одоо яг булчин арьс хоёрыг ерөөхдөө амар өвөлдөж байна дөө. Булчин ингээд яг өвөлж арьс яг гидсний хөвлийн арьс. Би өөрөө яг миний бие маань одоо бүтц маань эндоморф илүү ингээд тархалт ихтэй. Яг суур ингээд цэжийн хэсэг хөвлийн тархалттай болохоор үнэхээр яг энэ хэсгээр л амар одоо арьс унжиж байна. Би поз барихад хүртэл үнэхээр хэцүү байна. Тэгээд яг дөрөв мөчмөө нь бол гайгүй, гар мар бол гайгүй. Яг энэ арьс унжих, яг хөвлөний арьс, ялангуяа хөвлөний арьс унжих гэдэг асуудал үнэхээр хэцүү. Би энэнийхээ одоо эсрэг адгийн наазахын тэгэл зөвгийн балан татлаг хийгээд аль болох хүйдэ усанд ч орж үзлээ. Тэгээ хүйдэ усанд орсноор хоолоо хүртэл ингээд одоо өвчтэй байна. Энэ байна. Гуравт нь болохоор гуравт нь ч нэг тийм бас өөр нэг сүртэй том асуудал алгадаг. Яг бүхэл ингэ жилийн турш хоолны дэглэм гэдэг зүйлтэй ингээд аль хэдийн баг нөхөрлөд маш том найзууд болчлоо. Одоо нэг 10 жил дахиад хаяна гэдэг бол нэг жоохон нэмжээд хаяна гэдэг бол нэг тийм том асуудал биш санагдчихэв. За тэгээд миний хувьд гэх юм бол ер нь би яг дүгнээд хэлэхэд бол зүгээр л нэг тархан залуу бодигийн тамирчин болох хүсэлтэй л явсаар байгаа л энэ мөч ирлээ. Тэгэд одоо анхны тэмцээн одоо позо барьж сураал дүгэр багш дээр Феликсийн дүгэр багш дээр позо барьж сураал одоо л дөнгөж эхэлж байна. Тэгээд Arctic Club-д баярлаа гэж хэлээ. За тэгээд намайг үзсэн миний ингээд бүхэл бүтэн жилийн ингээд зүйлээс жил ингээд туршлага хураахад хөндлөгдсөн зүйл нь энэ байна. Хэрэгтэй энэ аваад тэгээд амжилт залуусаа. Дэлхийн номер 1 брэнд болох Optimum Nutrition-ийн орг амино BCA-гийн албан ёсны борлуулагч Energy Shop.